энэ мэдслийн харгалгааны баг хамт олондоо бүгдэнд нь маш их талархаж байгаагаа илэрхийлэн бүгдэнд нь бас та бүхэнд шинэ жилийн мэнд хүргье. Багшийн эрдэм шавьяас гэдэг, шавийн эрдэм багшаас гэдэг. Би Жимбэрийн эмчтэй шавьлаад 15 дахь жилээ болж байна. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг төгссөн даруйдаа мэдслийн салбарт резидентурт ороод Жимбэрийн багш дээрээ ирсэн. Тэгээ одоогийн байдлаар яг багш маань одоо эрүүл мэндийн яамны сайдыг хамт хашиж байгаа ч гэсэн. За Жимбэрийн багштайгаа үргэлж одоо өөрсдөө тохиолдож байгаа хүнд өвчтнүүдийн хамт ярилцдаг, манай засгийн зөвлөмжээр ажилтдаг. Одоо ч гэсэн бас мэдсэл эмчилгээндээ бас бүрэн оролцдог. Тэгээ анх намайг 2013 онд бүгд найрамдах Солонгос улс руу за энэ шинэ дэвшилтэл технологиудыг сурж ирээ гэд Явсаа их сургууль руу явж сургалж ирсэн. Тэр явцад бол бас дурангийн мэдсэл болон энэ роботын мэдслийн чиглэлээр яг анхныхаа сургалтуудаа хамрагдаад тэгээ Монгол улсад роботын мэдсэлтэй болно гэсэн мөрөөдөл бол 12 жил за зүрх сэтгэлд үргэлж мөнх явж ирсэн. Тэгээ үнэхээр одоо манай баг хамт олон энэхүү ажилбарыг хийж гүйцэтгэсэн ч гэсэн за Жимбэрийн багш маань одоо манай үндсийн үйл ажиллагааг бүгдийн зохион байгуулсан. За анх одоо яг 3 жил гэж ярьж байна. 3 жилийн өмнөөс бид нар бас яг энэ технологиг Монголдо эхлүүлье гэдэг тэр хүсэл мөрөөдлийг цаасан дээр болгож эхэлсэн. Тэгээд төслүүд хийгдээд бичээд за бид нар хайж эхэлсэн. Тэгээ одоо үнэхээр дэлхийн зарим нь одоо тэр том одоо Да Винчи гэж нэрлэдэг. Одоо анхны роботын системийнхэнтэй манай Монгол улс ингээд ийм чиглэлээр ингэж ажилламаар байна гэх хүсэлтүүд явуулахад бол одоо манай Монголын зах зээлийг бол голсон. Тийм болохоор одоо манай Монгол улсад хийж болох дэлхийн өндөр түвшний роботын аюулгүй байдлаар хийж болох хагалгааны энэ багжийг бид нэр судлаад за тэгээд манай бүгд найрамд Солонгос улсын Mirai компани энэ Revo AI гэдэг энэ 2 дахь эдишн болж байгаа энэ загвар бол манай Монгол улс бол хамгийн тохиромжтой байна гэж бид нар бас сонгосон баг. Тэгээ энийхээ дагуу одоо бид нар 3 жил яг дотоод сургалтууд, гадаад сургалтууд, багаж тоног төхөөрөмж байна. Бас одоо нэг удаагийн худалдаа авалтаар бүрэн бүгдийг авах юм боломжгүй байт юм байлээ. Тэгээ одоо Монгол улсынхаа засгийн газарт за мэдээж одоо Монголын ард түмний одоо маш их ихтгэл найдвар дээр суурилгадаж энэ үнэтэй тоног төхөөрөмжийг за хэдий Монголын эдийн засгийн байдал одоо докторгүй хямралтай байгаа ч гэсэн бид нар Монгол улсынхаа эрүүл мэндийн салбарыг дэлхийн түвшинд аваачих энэ хүсэл мөрөөдөл үргэлж зогсохгүй гэдэг. Тэгэхээр бас Монгол улсад маань эрүүл мэндийн салбарт энэ роботын тоног төхөөрөмж авч гисэн. Засгийн газар эрүүл мэндийн яам за Жимбэрийн сайдтай гүн талархлаа илэрхийлье. Тэгэхээр роботын мэдсэл гэхээр одоо маш олон хүмүүс робот хурж ирэл хагалгаа хийнэ гэж бас юм буруу ойлголтуудтай байдаг. За гэхдээ энэ бол роботын мэдслийг тусламжтайгаар за хүн мэдслийн эмч өөрөө өвчтөн дээр энэ өндөр технологиудын наривчилсан дэмжлэгүүдийг ашиглаж хагалгаа хийж байгаа. Тэгэхээр хамгийн гол 3 чухал зүйл маань болохоор нэгдүгээр роботын мэдсэл маань өөрөө 3D технологи. Тэгэхээр дурангийн мэдсэл гэдэг бол 2D технологи байдаг. За тэгэхээр одоо аливаа зүйлийн наан байгаа эрхтний эсвэл гүнд байгааг одоо ялгаж салгахад энэ 3D технологи бол өөрөө маш өндөр нэвтрчлаар үзүүлдэг. Тийм болохоор яг одоо эмч өөрөө яг нүдэрээ боддоор харж байгаа мэтээр хэвлий дотор тэр дуран орж ирдэг. Хоёрдугаар дурангийн мэдсэл маань зөвхөн 2 гараараа биш 3 дахь гаруудаар хагалгаан дээр зэрэг туслах юм боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө нэг мэдслийн эмчид нэмэлт гар туслах боломжийг шууд олгож өгдөг. 3 дугаарт дурангийн мэдслийг бол одоо манай Монголын бүх эмчнэр мэднэ. За шулуун багжуул одоо чигээрээ хөдөлгөөнтэй за эсвэл хөндлөн юм босоо юм тэнхлэгүүдэд хөдөлгөөн хийдэг. Харин энэ роботын мэдслийн үндсэн багжны маань давуу тал болохоор хүний бугуун хөдөлгөөнийг дагаж хөдөлдөг. Тэгээ ингэснээрээ 360 градус яг энэ бугуугаар одоо ажиллаж байгаатай энэ адилхан үйлдэлийг хийдгээрээ мэдслийн явцыг болон цаг хугацааг өвчтөнд гарч болох хүндрэл эрсдлүүд болон хагалгааны энэ техникүүдийг бүгдийн сайжралтуудыг хийж өгсөн апдейтед технологи болж байгаа. Тэгээ энэ үнэхээр 3 том технологи шингэж өгснөөрөө роботын мэдсэл, нээлттэй мэдсэл болон одоо дурангийн мэдслээс ялгаатай шинжүүдэл явж байгаа. Тэгэхээр Монгол улсад бол одоо бас шинэ технологи ганц нэвтрээ зогсоогүй. За бид бас шинэ хагалгаа эхлүүлээ зогсоогүй. За хамгийн чухал нь Монгол хүн бүр дэлхийн өндөр технологийн энэ эмчилгээг гадаад орнд биш
их орондоо хүртдэг, мөн аюулгүй хүртэх энэ боломжийг бүрдүүлж байгаараа манай энэ роботын мэдчлийн онцлог тохиолж байгаа. Ингээ та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Бүгдэнд нь шинэ жилийн мэнд хүргье.